Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр Путин Кремтэй амтад бэлуу хийсэн байгаа. Эхлээд суура бэлтцгээ орцонд маань 120 г цэцгийн дас 250 г гурил, 80 г сахар, 1 ширхэг өндөг, 1 чимэг давс, 1 ут ванилийн сахар орно. Бүх орцжороо доор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Одоо бүх орцуудаа холиод сайн зуураад өгнө. Цэцгийн дас маань өрөөний хэмд зөөлрсөн байх ёстой. Ийм болохоор нь 26 см-тэй бэлууны хэвэнд хийгээд чигэд тараагаад өгнө. Ингэхдээ зах хэсгийг нь ойролцоогоор 2 хуруу өндөр байхаар хэвэнд оруулна. Одоо хөргөгчөнд хийгээд түр тавьчихна. Энэ хооронд кремэ бэлтцгээ орцонд маань 2 ут ванилийн пудинг, 600 мл сүү, 1 ширхэг өндөг, 80 г сахар орно. Эхлээд сүүнийхээ талыг нь нэг савнд хийгээд үлдэгдэл тал дээр нь сахараа мөн пудингээ хийгээд сайн хутгаж холино. Одоо савтай сүүгээ плеткийнхаа дундаж хэмдээр буцалгана. Ингэж буцлаад ирэхээр нь дээрээс нь пудингээ хийгээд үргэлжлүүлэн өтгөртөл нь сайн хутгаж болгоно. Би нэгээс өсвөртөл халдаг плеткний 7 дахь хэмдээр нь болгосон байгаа. Ийм өтгөн болохоор нь ойролцоогоор 5 минут хөргөө тавьчихна. Энэ хооронд дээгүүр нь бүрэх зурмгаа бэлтцгээе. Орцонд маань 200 г цэцгийн дос, 120 г сахар, 300 г гурил орно. Одоо бүх орцуудаа нийлүүлээд сайн зуураад өгнө. Цэцгийн дос маань өрөөний хэмд зөөлрсөн байх ёстой. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо кремэн дээрээ 1 ширхэг өндгөө хийгээд сайн холиод өгнө. Ингээд хөргөгчнөөсөө зурмгаа гаргаад дотор нь кремэ хийгээд чигэд тараагаад өгнө. Одоо дээрэс нь зурмгаа гараараа базаад ингэж үүрүүлээд мөн адил чигэд тараагаад өгнө. Ийм болсон байна. Хэрвээ зах хэсгийн зурмаг нь дээшээ илүү гарсан байвал ингэж дараад тэнцвүүлээд өгч бас болно. Одоо урьдчилж халаасан шарга шүүгэн дээр доороос нь 180 градуст 35 минут болгоно. Ийм болохоор нь хөргөө түр тавьчихна. Ингээд маш амархан хийж болох амтад бэлуу манд бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.